Улсын хурлын гишүүдийн гадаад улс оронд зорчихдоо төсвийн хөрөнгөөрөө аль эсвэл хувийн зардлаа руу гэдгийг ил тод нээлттэй болгох шаардлагатай байгааг Улсын хурлын гишүүн Батчимэг онцлоо. Түүний хувьд Улсын хурлын гишүүнээр сонгогдсноос хойш 3 удаа албан томилолтоор ажилласан байна. Гэвч цахим орчинд түүнийг 19 удаа албан томилолтоор явсан гэх ташаа мэдээлэл гарчээ. Иймээс ч төсвийн хөрөнгөөр удаадараа гадаадад айлчилж татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байгаа улс төрчид төрийн албан агчдын мэдээллийг бүгдийг нь ил тод болгох ёстой гэлээ. Гишүүн босон цагаас хойш яг төсвийн зардлаар гэх юм бол 3 удаа л би албан томилолтоор ажилласан баг. Надад байсан та энэ 19 удаа гээд байгаа энэ томилолтын дотор хувийн зардлаар хуваараа бас би ээж аваагаа асарч гадаадад дэмжлүүлж явж байгаа сая чөлөөтэй байж байгаа л ирлээ. Албан томилолтоор гадаад дотоодод явах нь бол чөлөөтэй, ер нь явах ч ёстой. Гэхдээ арай л бас нэг хэтрүүлсэн ийм олон тооны гадаад томилолт замбраагүй их төсөв өнөөдрийн байдлаар 1.7 тэрбум төгрөгийг энэ төсвөөс гаргасан байна. Энэ гадаад томилолтод гэсэн байна шүү дээ. Энийг хараад ч гэсэн би тэр тоог нь хараад маш их сэтгэл эмзэглэж байна. Аль нь яг албан томилолтоор төсвийн зардлаар явсан. Аль нь яг хувийн зардлаар хуваараа өөрөө бас томилолттой чөлөөтэй байсан. Энэ юмыг бол ялгаж салгаж бас үнэн зөв мэдээллээр иргэдийг хангаж өгөөсэй гэж хүсэж байна.